Хайртай бурхан аав минь, та өөрийн үгээр бидний зүрх сэтгэл, бодол санаа, альбаад хандах хандлага, амьдралыг үзэх үзэл бүх зүйлийг маань хувьсган өөрчилдөг. Энэ өдөр ч гэсэн та өөрийн үгээр бидний амьдрал руу та яаж. Үгэн дотор та агуулгдсан өрөөлөөр биднийг дүүргэж өгөх болтой байна. Энд байгаа хүн бүр үгийг сонсож байхад таны үгэн дээр хэлэгдсэн сайн хөрөг сайдал үгийг хүлээн аваад 30-60 100 дахин ургац уруулахтай адилхан амьдрал нь үр жимсээр сайн үр дүнгээр бэлхэх болтой байна. Таны ариун оршихуйд энэ цагийг даатхан эзэн Есүс таны нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. Хажууд байгаа ах トゥ ус руугаа хараад за үгийн цаг хэллээ гэж хэлээ. За өнөөдрийн үгийн сэдэв бол талархлын хүч чадал. Намайг дагаад хэлэхгүй. Талархлын хүч чадал. За дахиад хэлээ бүрээ. Өнгөрч байгаа 7 хоногуудын туршид манай эсийн бүлэг дээр бид нэр залбирлын талаар маш их суралцж байгаа. Матай номын 6 дугаар бүлгээс. Гэхдээ яг энэ залбирлын талаар суралцж байхад залбирлын талаар нэгэн зураг бодогч. Тэр маань юу гэхээр залбирал бол гоцтол хөгжим, аль эсвэл ямар нэгэн уянгалаг, ямар нэгэн мундаг чадварлаг хөгжимчний хөгжимжиж байгаатай адилхан зүйл биш юм байна гэж бодсон. Харин залбирал нь яг л найрал хөгжимтэй адилхан юм байна гэж бодсон. Олон дууралтууд бүгдээрээ нийлээд маш гайхалтай тансаг аялал гаргадаг шээ. Бурхан залбирал бид нар зөвхөн хэрэгтэй зүйлүүдийн жигсаалтыг Бурханы өмнө нэг унших гэж ойлгодог бол харин залбирал нь өөрөө асар олон өнгө төрхөөс бүрдсэн гайхалтай зүйл юм байна гэж бодсон. Ялангуяа энэ олон өнгө төрхүүд дотор 3 чухал зүйлээр дамжуулгүйгээр бид Бурханы оршихуйд зогсох боломжгүй байна гэдгийг ойлгосон. Бурханы оршихуйд зогсох, Бурханд ойртон очих, Бурханд үнэхээр таалагддаг 3 төрлийн залбирлын дүр төрх байдаг. Энэ 3 төрлийн залбирлын дүр төрхийг харуул эхнийх нь талархлын залбирал. Амьдралд нь асуудал бэрхшээл байсан ч, амжилт дүүрэн байсан ч, мөнгө санхүү дутагдж байсан ч, элбэг хангалуун байсан ч, Бурханы өмнө эрэхтэй талархдаг зүрх сэтгэлтэй тийм л залбирал Бурханд яг л англи үнэртэй утлага нандин байдаг. Хоёрдугаар нь болохоор магтаалын залбирал. Эзний сүрж авсан, эзний итгэмжт байдлыг магтан түүний өмнө залбирах нь хэрэгтэй зүйлүүдийн жигсаалтыг тоочхоос, хэрэгтэй зүйлүүдийн листийг уншихаас илүү чухал юм байна гэдгийг ойлгосон. Үүнээс гадна бас хүндэтгэлийн залбирал. Эзний ариун байдлыг, эзний яндашгүй, хууршгүй хүчрхэг дүр төрхийг магтан хүндлэх нь Бурханы өмнө үнэхээр тааламжтай гэдгийг бодсон байна. За тэгэхээр талархал нь Бурханы сайн зам чанартай залхагдаж, Бурханы нэгүстэй залхагдаж, магтаал нь Бурханы агуу хууршгүй чанартай залхагдаж, хүндэтгэл нь түүний ариун байдал, итгэмжт байдлыг хүндлэн магтаж, түүний өмнө түүний оршихуй зогсох залбирагчийн үнэтэй дүр төрх юм аа гэсэн. Талархал магтаал хүндэтгэл байхгүйгээр Бурханы оршихуйд орох боломжгүй юм байна гэдгийг Библи унших болгондоо би ойлгосон. Асуудал байсан ч, олон зүйл дутагдж байсан ч, талархлаар дамжуулж, магтаалаар дамжуулж, хүндэтгэлийн дүр төрхөөр дамжуулж бид Бурханы оршихуйд зогсох боломжтой. Энэ 3 дүр төрх байхгүйгээр бид эзний оршихуйд ойртон очих боломжгүй байна гэдгийг ойлгосон. Дээрх 3 нь Бурханы оршихуйд зогсох арга замаа гэсэн. За энэ 3 чухал зүйлээс өнөөдөр бид талархлаар эзний оршихуйд ойртон очих тухай үзэж байна. Талархлын баяр хөөрийн тухай, талархлын хүч чадлын тухай үзнэ гэсэн. Талархал гэж тайлахгүй юм. Хажууд талд руу хараад талархал гэж хэлээ. За гоё хэлсэн шүү, зарим натар талах гэдэг юм байна. Дахиад нэг хэлээ, талархал. Яг натар талах гэдэг юм шиг. Еврей 12 дугаар бүлгийн 28 дугаар ишлэгийг уншиж байгаа. Еврей 12-ийн 28. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжтай үйлчлэлийг Бурханд өргөх юм аа гэсэн. Бурханд асар их таалагддаг, тааламжтай үйлчлэл. Бурханд асар их таалагддаг, тааламжтай үйлчлэлийн дүр төрхийг ханаас харж ирдэг болов. Хүндлэл ба айдасаар дүүрэн Бурханд асар их таалагддаг тэр тааламжтай үйлчлэл нь талархлын зүрх сэтгэл дотроос харж ирдэг болов. Хийх ёстой учраас хийнэ гэдгийг биш.
Харин эзэн түүнийг хийх боломж өгсөнд нь талархан түүнд үйлчлэх нь эзэнд их таалагддаг байна. Тэгэхээр бид Бурханд талархалтайгаар болтон очицгоё. Яг саяны бидний уншсан Еврей номын 12 дугаар бүлгийн 28 дугаар эшлэлээр гарч байгаа талархал гэдэг үг нь англи библиэлд их сонин үгээр бичигдсэн байсан. Уг нь англиараа талархал гэдэг үг нь ямар утгатай үг вэ? Ямар үг вэ? За, гадаад хэлтэй хүмүүс бодсон. Thanksgiving. Харин Еврей номын 12 дугаар бүлгийн 28 дугаар эшлэлээр Thanksgiving гэдэг үг биш, grace гэдэг үг гарч байна. Grace. Талархал гэдэг тэр үгийг grace гэдэг үгээр хэлсэн байна. Grace гэдэг үг нь ямар утгатай үг вэ? Нэгүсэл. Үргэлжлүүлээд хэлтэй холбоотойгоор янз янзын зүйлийг судлаад үзсэн чинь талархал гэдэг үг нь нэгүсэл гэдэг үгтэй яг адилхан үгийг хэрэглэдэг. Талархал гэдэг утгыг илэрхийлдэг, нэгүсэл гэдэг утгыг илэрхийлдэг, тийм үгсийг хэрэглэдэг олон хэлнүүд байдаг байна. Орчин цагийн 3 хэлэн дотор хамгийн романтик гэж хэлэгдэх 3 хэлээс энэ үгийг бас гарсан. Хамгийн ихнийх нь Франц хэл. Францаар grace гэдэг үгийг буюу нэгүсэл гэдэг үгийг pédia гэж хэлдэг гэнэ. Pédia гэж. Харин бас pédia гэж үг нь бас баярлаа гэдэг утгыг илэрхийлдэг гэнэ. Хэрвээ Бурхны нэгүсэл таны дээр байна гэж хэлвэл Францаар pédia гэдэг үгийг хэрэглэдэг. Харин Бурханд талархыг гэдэг үг нь бас pédia гэдэг үгээр хэлдэг. Хэрвээ Бурханд талархыг гэвэл pédia гэдэг үгийг хэрэглэн бас Бурхны нэгүсэл гэж ярил pédia гэдэг үгийг хэлдэг. Энэ нь яг л талархалгүйгээр нэгүсэлгүйгээр талархал байхгүй гэж хэлж байгаа та яг адилхан юм шиг. Италиар бас баярлаа гэдэг үгийг грация гэж хэлж байна. Хоёр янзаар хэлдэг. Нэг янз нь болохоор грация гэдэг үг. Тэгсэн чинь нэгүслийг бас грация гэж хэлдэг. Харин испанаар болохоор нэгүслийг gracias гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө gracias гэдэг үг нь бас талархыг гэдэг утгыг илэрхийлдэг. Энэ бүгдээс үзвэл талархал гэдэг үг нь нэгүсэл гэдэг үгтэй яг адилхан гэсэн. За та намайг дагаад хэлээ. Талархалгүйгээр нэгүсэл гэж үг юм. Нэгүсэлгүйгээр талархал үг юм. Энэ нь яг л мөнгөний хоёр талтай. Нэг талд нь сүлд, нөгөө талд нь тоо байдагтай. Нэгүсэл талархал хоёр нь маш чухал холбоотой утга бүхий нэг үг байна. Паулийн талархлын мэдээллийг бүгдээрээ Библиэс харъя. Илч Паул Колосай номын 3:15-аас 17 дээр ийм хэлсэн байна. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд та нар нэг бие дотор дуудагдсан. Талархах тун. Бурхан тандж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дуулууд хийгээд бүх мэрэгэн ухаанаар та нар бие биедээ цаана биеэ синхруулан Христийн үг та нарын дотор бэлхэн орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөн бүхнийг эзэн Есүсийн нэрээр хийхтэн гэсэн. Бурханд талархаж альва зүйлийг хийгээрэй гэж Паул хэлж байна. Үг ба үйлсээрээ юу ч хийсэн эцэг Бурханд талархал өргөн бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгээрэй гэж. Альва зүйлийг хийхдээ талархлын зүрх сэтгэлээр хийгээрэй гэж хэлж байна. Альва зүйлийг ярихдаа оюутан залуучууд маань хичээлээс сурж байхдаа дахиад нэг өглөө хэллээ. За очиж сургууль дээр машинуудыг хариулж яагаад өмдөж амрыг гэж хэлэхгүй гэсэн. Сурах боломжтой талархна гэсэн. Ажилдаа байгаа хүмүүс нүглөө болгон босоод эзэн надад өгсөн ажлын төлөө баярлалаа гэж хийгээрэй гэсэн. Талархлын зүрх сэтгэлээр ярьж, үйлдэж, амьдарч, харилцаараа гэж эзний үгийн энэ өдөр бидний ятгах жараа гэсэн. Амен. Бүгдээр үйлчлүүлээд Эфес номын 5 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар эшлэлийг харвал Илч Паул талархлын талаар бас нэг юм хэлсэн. Эфес 5:18-аас 20. Дарсанд бүх согтуур энгүүл дураараа дүргэх байдалд автагдана. Харин сүнсээр дүүрэн байж гэсэн. Цуглаан дээр маш олон удаа хийж болохгүй зүйлсийн талаар ярьдаг. Дарсанд бүр согтуур, бүр завхай, бүр худлаа бүү буруу хандлагатай бай гэж байна. Гэхдээ Библиэлд байгаа үгсийг бид харвал энэ зүйлийг ярихаас ч илүү ихээр бид харин юу хийх ёстойг нь илүү хүнд хэлсэн. Хэрвээ энэ зүйлийг харвал дарсан бүү согтуур гэж дууссан бол яах вэ? Харин дараагийн ишлэл нэг чухал ишлэл гарч байгаа. Харин сүнсээр дүүрэн бай гэж хэлж байна. Үйлчлүүлээд харвал сүнсээр дүүрэн байвал юу болдго юм болов? Харин сүнсээр дүүрэн байж
дуулал, магтуубаа, сүнслэг дуунуудаа нэг нэгнтэйгээ ярилцаж, эзэн тандан зүрхэндээ дуулаж, аядуу зохиогдсон. Бурханд болон эцэгт бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргөөрэй гэсэн. Сүнсээр дүүрэн байж ингэж амьдраарай гэж хэлсэн зааврын дотор үргэлж талархал өргөөрэй гэсэн. Сүнсээр дүүрэн хүний дотроос талархлын үгс дандаа цуглацж байдаг. Харин сүнсээр дундуур эсвэл сүнсээр хуурай Бурханаас хол хөндий байгаа хүний дотроос гомдлын гиншээ сонсогдож байдаг гэсэн. Сүнсээр дүүрэн байдал талархал хоёр нь салгаж болшгүй ойлголт. Хэн нэгэн сүнсээр дүүрэн эсвэл итгэлээр хүчтэй байна гэдгийг бид яаж тодорхойлж болох вэ? Аманд нь талархлын үгс байна уу? Эсвэл гомдлын гингэнэ байна уу? Гиншээ байна уу? Гэдгээр нь тодорхойлж болно. Амен. Амен. Намайг дахиад хэлээ. Итгэлээр дүүрэн хүн, сүнсээр дүүрэн хүн, талархалаар амьдрдаг. Амен. Сүнсээр дүүрэн байдал болон талархал хоёр нь салгаж болшгүй ойлголт. Илж Паулын хэлсэн 3 дахь мэдээллийг харъя. 1-р Тесалоник 5-р бүлгийн 16-аас 18-р эшлэл. Үргэлж баяртай бай. Хоёр хүмүүстээ чухал ишлүүд өгдөг тийм. Үргэлж баяртай бай. 14-р эшлэл нь тасралтгүй залбир. Харин 18-р эшлэл нь арай урт эшлэл. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Бүх зүйлд. Энэ эшлэл дотор хамгийн чухал үг нь юу вэ? Бүх зүйлд. Намайг дагаад хэлээрэй. Бүх зүйлд. Харин бид нар яадаг вэ? Талархмаар үедээ талархаад таарах үед гомдлоод. Харин Бурхан биднийг ятгах вэ? Бүх зүйлд талархлаа илэрхийл. Үргэлжлүүлэн харвал учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүсийн доторх Бурхан эцгийн хүсэл юм аа гэж. Амен. Бурхан нэг зүйлийг хүсдэг гинэ. Бүх зүйлд талархдаг итгэгч болоосоо гэж хүсдэг гинэ. Амен. Төрөвч зузаан байх юм бол гараа өндөрдөг бол халелуя гэж хашгирдаг. Нэмэгрээд ирэнгүүт гар нь бас ингээ буугаад. Тийм итгэлийн амьдралаар биш харин бүх зүйл талархдаг. Амьдралд асуудал дүүрэн байсан ч, ялалт дүүрэн байсан ч, ажил төрөлчин амжилттай байж, мэс дүндэр байсан ч ямар ч нөхцөл байдал, ямар ч байр суурин дээр талархдаг хүн байгаасаа гэж Бурхан эцэг хүсдэг гэнэ. Хажууд байгаа ах トゥ ус руу хараад хэлээ. Талархдаг байгаасаа гэж хүсдэг. Зарим хүн зөв ажиллаа, зөв газараа хийж байгаа харагддаг ч гэсэн ямар ч баяр хөөр байхгүй. Аль эсвэл ажил руугаа явах гэж маханд ажил руугаа явж байгаа дүр төрхийг харуул маханд одоо өчгсөн өнгөрсөлтэй нэг юм дуртай руу явж байгаа. Амьдралын баяр хөөр хийж үтэх баяр хөөргүй. Яагаад юм бэ? Амьдралд нь талархал дутсан учраас. Ажилтаа байхын төлөө талархах зүрх сэтгэл дутсан учраас. Зарим хүмүүс гэрлүүгээ явахдаа гэр орнолоо очихдоо ч гэсэн нэг л баяр хөөргүй очдог. За миний хувьд болохоор би гэртээ орж ирэхдээ орилж орж ирдэг. Бирлээ. Тэгээд манай хүмүүс баярлаа гоо байна уу гэх. Тэгээд гэж ямар нэг юм зандаа барьж ордог. Яг тэгэхээр барьж болохоор өөдөөс балиашгүй төрж байгаа. Тэгэн гоч үчин ингээд нэг сэтгэл санаа бас хөглөгдөөд гэрлүү орохдоо заавал нэг юм барьж орж байгаа. 2 3 мандрин чамаа. Тэгээд баярлаа гэж бүгд би бас өөдөөс баярлаа гэж. Тэгэхээр гэр орноо явахтаа, ажилдаа явахтаа баяр хөөртэй явах юм бол амьдрал ямар гоё гэрэлгээгээ тавих вэ? Илж Паулын хэлсэн бас нэгэн мэдэгдэл Филиппод 4:6 гэсэн. Юундч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүл. Танд дутагдж байгаа зүйлс байна уу? Танд шийдэж чадахгүй асуудал байна уу? Тэгвэл Филиппойн өмдөр эзэн биднийг ингэж хатгасан. Юундч бүү санаа зов. Харин аливаа зүйлээ болон залбирлуудаа гуйлтаа талархалтайгаар Бурханд мэдүүлээрэй гэсэн. Санаа зовоод юу өөрчлөгдөх вэ? Гомдлон буфтнаад юу өөрчлөгдөх вэ? Харин зүгээр талархалтайгаар Бурханд ярь. Амен. Санаа зовлтгүйгээр талархалтайгаар залбирал гуйлтаа Бурханд мэдүүл.
За бүгдээ ингээд талархалтай холбоотой 3 чухал үгийг энэ өдөр эзэн бидэнд ятгах байна. Энэ 3 чухал үгийг бүгдээ хамтдаа харъя. Нэгдүгээрх нь талархалтай холбоотой маш нандин 3 чухал үг. Эхнийх нь талархал бидний амьдралд Бурханы хангамжийг сулдаг. Харин гомдлол бидэнд байгаа бүгдийг маань үгүй хийдэг. Хажууд нь ахтус руу гараад хэлээ. Талархал бидний амьдралд Бурханы хангамжийг сулдаг гэж. Иохан номын 6-р бүлгийн 5-аас 14-р ишлэлээр нэгэн түүх гардаг. Энэ түүхэн дээр Есүс эзний үе болон хүмүүс даган түүний сургаалыг сонссон амьдарч байсан гацаа тосгодоос хол явсан байлаа. Ойролцоогоор 5,000 орчим ирчүүд, үүнээс гадна цөөнгүй болон эмэгтэйчүүд хүүхдүүд хамт байсан. Цаг эдийн орой болсон, харин идэх зүйл байхгүй байсан. Ойрхон гацаа тосгод руу явъяхаар цаг орой болсон учраас тэндээ ямар нэг юм олж идээд унтах хэрэгтэй болсон. 5,000 ирчүүд дээр бас нэлээд олон тооны бүсгүүчүүд хүүхдүүдийг нэмээд багтаа 8,000 гээд бодох шиг. 8,000 орчим хүмүүс Есүс эзэн танд тэрхүү уулын ингэрт байж байна. 8,000 үлдсэн хүмүүст хараа сууж байсан гэсэн. 8,000 орчим ядарсан хүмүүс өөдөөс нь хараа сууж байсан. Өдөрлөгчийн хувьд Есүс эзэн тэднийг хараад санаа тавихаар шийдсэн. Ингээд өөрийн нэгэн дагалдагчийг дуудаад хэлсэн. Эдгээр хүмүүст ямар нэгэн идэх юм өгье гэж. Үүгээр байхгүй 12 дагалдагчтай ч хэлсэн. Ямар нэгэн байдлаар хооллоё гэж. Харин дагалдагч нарын хариулт юу байсан гэхээр эзэн минь тэдэнд хангалттай хоолыг бид хаанаас олох вэ? 200 орчим динар буюу тэдэнд байгаа мөнгө тэр байсан юм шиг. 200 динараар хоолнд авсан ч хүрэхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд үргэлжлээд харуул эзэн Есүс та нар идэх юм өгөлтэй байсан. Харин дагалдагч нар юу гэсэн гэхээр бидэнд юу ч ялга. Харин нэг хүүд 572 загас байна гэсэн. 5,000 орчим ирчүүд, цөөнгүй болон эмэгтэйчүүд хүүхдүүд нийлээд 8,000 үлдсэн амуудаас марж байна. Харин Есүс эзний ганц 572 загас. Та Есүс эзний оронд өөрийгөө тавиад үзтээ. Би өөрийгөө тавиад өсөөлсөн би аюу урдан гомдох шахсан. 5,000 үлдсэн ирчүүд өөдөөс хараад ямар нэг юм идээгээд ингэ сууж байгаа шүү дээ. 572 загсаар би яаж тэднийг хооллох вэ? Би өөрөө идчихээр ямар сайхан байсныг ярьж өгвөл арай илүү байдаг. Тэрнээс тараагаад хуваагаад яаж хүрэх вэ? Тэгээд дагалдагч нарыгаа дуудаад туслаач гэсэн нөгөөд нь 572 загсаар барьж ирж байгаа шүү дээ. Хэрвээ би Есүс эзний оронд байсан бол магадгүй ингэж гомдолж болох юм. Гэхдээ та нар одоо намайг яг яа гэдэг юм. Та нар надад тоглоод байна уу хаашаа вэ? 572 загсаар би яаж 5,000 хэрэгтэй хооллох вэ? За бүгдээ төсөөлөд үзье. Үлсвэлэн 5,000 хэрэгтэй цөөнгүй тооны эмэгтэйчүүд хүүхдүүд. Харин эсрэг талд нь Есүсний гар дээр 572 загас. Бидний амьдралд ийм нөхцөл байдал зөндөө тохиолддог. Үлсвэлэн 5,000 хэрэгтэй хүн ямар нэг юм идэхгүй болохоо байлаа гэдэг. Эсвэл таныг өөрөө чинь жижиг гэдэг юм шиг харж байгаа мэт нөхцөл байдалд орох үе байдаг. Бодит хэрэгцээ маань байгаа санхүүгийнхаа ачаад 5,000 үлсвэлэн хүн 572 загас шиг харьцангуй байх тохиолдол зөндөө. Эцэг миний амьдралд ийм олон хэрэгцээ байхад яагаад та надад 572 загас өгөө гэж хашгирчмаар тийм үе бидэнд гардаг. Сар болгоны орлого маань сар болгоны хэрэгцээнийхээ хаанч хүрхгүй гардаг. Тэгдэг үү? Санхүүгийн ямар нэг юм асуудалтай тулгарч байгаагүй юм байна уу бол арай дээр ухаатай асуулт. Бид бүгд ийм асуудалтай тулгарч байсан. Тийм биз? Хэрэгцээг маань байгаа зүйлтэй харьцуулбал 5,000 үлсвэлэнгээр 572 загстай адилхан болох. Тийм үү гардаг. Ийм үед та яадаг вэ? Их сонирхолтой зүйл. Эзэн Есүс дагалдагч нарыгаа зэмлэж буруутгасангүй 572 загсаа бараад 5,000 хүн рүү гарч санаа алдар одоо яандаа гэж гомдолсонгүй. Харин эзэн Есүс 572 загсыг аваад Бурхан аав руу хандан залбирсан. Харин түүний залбир нь эзэн минь байгаа бүх хүнийг цадгаж өгөөч гэсэн залбирал байгаагүй. Их сонирхолтой. Талархлын залбирал. 572 загсаа тэнгэр өөдрөгөөд Бурхан аваа. Хөрс шорооноос хүнс тэжээл уулдаг таньдаа талархъя гэж хэлээ тааж өгч гэсэн. Амен. Дараа нь юу болсон бэ? Өнөө 5,000 ирчүүд бүгдээрээ цадсан. Энэ бүр цадсан гэдэг байгаа шүү. Нэг тавсог цадах хэрэг хүн байна уу энд?
өлссөн үедээ өдөржингөө юу ч хийдэггүй үедээ. Харин энэ дэжтэй 5,000 нэрхтээ цадсан гэдэг байгаа. Цаанаас цөөн болон эмэгтэйчүүд хүүхдүүд цадсан. Үлдэгдлийн цуглуулж иргээ дагалдагч нарыг явуулсан чинь үлдэгдэл хэд байсан бэ? 12 гэсэн. Энд ч ямар сонир логик алдаа вэ? 5-2 загсны үлдэгдлийг цуглуулсан 12 гэсэн. Талархал Бурхны хангамжтай, Бурхны ерөөлтэй биднийг залгадаг. Амен. Хожим нь үргэлжлүүлээд харуул Иохан номын 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлдэр эзний дагалдагч Иохан нэг чухал зүйлийг олж харсан байдаг. Иохан 6:23 дээр ингэж хэлсэн. Эзэн талархал өргөсний дараа хүмүүс идэж байсан тэр газрын ойролцоо өөр завнууд тэрээс иржээ гэсэн. Энэ ишлэлдэр нэг чухал үг нь эзэн өнөөх 5-2 загсыг аваад тэнгэр өдөргөө талархал өргөсний дараа хүмүүс идэж цадсан гэдгийг Иохан ойлгочээ. Бид энийг л ойлгочих болох гэдэг юм. Ойлгож байна уу? Бидэнд байгаа тэр жижигхэн зүйлээ аваад Бурхан эцэгт талархал өргөө гэсэн үг. Амен. Харин жижигхэн зүйлээ хараад том сэтгэлээр гомдолж хэлдэг. Тэгэхээр талархал бидний эзний хангамжуудтай залгадаг. Та дутагдах үедээ юу хийдэг вэ? Бодит хэрэгцээ байгаа зүйл хоёртай нь хол зөрөөд үед та хэрхэн залбирдаг вэ? Эзэм нь ийм их хэрэгцээ байхад ийм бага хэрэг та надад өглөө гэж юу гэж гомдолдоггүй. Аль эсвэл эзэм нь та намайг харж байгаа учраас. Эзэн та надтай хамт байгаа учраас. Эзэн та хангах учраас баярлалаа гэж урагшилдаг. Марк номын 11-р бүлгийн 24-р эшлэл ингэж хэлж байна. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч гуйж байна түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно гэсэн. Гуйсан зүйлээ авсан гэдэгтээ итгэх гэнэ. Ингэж итгэж байгаа нь яаж залбирх болов? Өгөөч гэж залбирхгүй гэсэн үг. Харин юу гэж залбирх вэ? Gracias гэж залбирх гэсэн. Баярлалаа. Таны нэгүсэл баярлалаа. Gracias. Gracias гэж хэлдэг үү? Gracias. Хажууд ах トゥ усруу хараад өгөгдсөнд баярлалаа гэж хэлдэг. Амен. Өнгөрсөн 7 хоног залбирлын талаар Оюна пастор, Үлзий пастор, Саки пастор бид хуваалцчихлаа. Хамтдаа нөхөрлөө ярьж байхад Оюна пастор нэг чухал зүйлийг ярьсан. Эзэм нөгөөч гэж гуйхаа болоо яг одоо яг авцсан юм шиг залбирч хэлсэн гинэ. Оо эзэм нь баярлалаа энийг өгсөн баярлалаа. Оо энийг хангасан баярлалаа. Оо эзэм нь энэ асуудлыг шийдсэн баярлалаа гэж. Амен. Итгэлийн залбирал бол авсан гэдэгтээ итгэн тунхаглахыг хэлдэг байна. Та Бурхны хангамжтай залгагдмаар байна уу? Та Бурхны хангамжтай залгагдмаар байна уу? Эзэнд талархах тун. Бага бүх зүйлийнхаа төлөө эзэнд талархах. Хоёрдугаар талархал нь бидний Бурханд ойртон очиж түүний оршихуйд зогсох арга замыг нээдэг. Эртний дагалдагч нар эзний оршихуйг юунаас илүү үнэтэй тооцож байсан. Тийм учраас дагалдагч Давид хэлэхдээ эзэн минь таны оршихуйд зогсох нэг өдөр нь гадна байх 1000 өдрөөс дээрээ гэж байна. Гадна байх 1000 өдрийг тооцож үзье 3 жил шүү дээ. 3 жил Бурхны өргөөний гадна байсан дор эзний өргөөнд нэг өдөр байсан хамаагүй дээрээ гэж. Амен. Тэгвэл эзний оршихуйд зогсох эзэн рүү ойлтон ирэх бидэнд хандаж эзэн Дуулал номын 100 дугаар бүлгийн 4-р эшлэлээр ингэж хэлж байна. Хэрхэн бид Бурханд ойлтон очих вэ? Дуулал 100-ийн 4-дэр түүний дааван хаалгаар талархалтайгаар түүний хашаанд магтаалтайгаар орно. Түүнд талархал өргөж түүний нэрийг магт гэж хэлсэн. Эзэн рүү ирэхдээ та талархалтайгаар ирээ. Амен. Бүтэн сайны өдөр цуглаандаа ирэхдээ та талархалтайгаар ирээ. Заримдаа бүтэн сайны өдөр цуглаанд ирж байгаа хүмүүсийг харахаар зарим нэг талархалтай баяр хөөртэй ирдэг. Зарим нь юунд ирж байгаа болоо гайхаад ирдэг мэдээ шир хүмүүсээ боловчлаараа цуглаанд тавтаа морлоороо. Харин зарим цуглаанд дуудсан хүмүүс маань батраа суучгсан болж ирдэг. 6 өдөр ажил гэж хүмүүсээр байгаа эзэнтэй цаг гаргаад 6 өдөр библиэс нээж уншаагүй бүтэн сайныг тоос юм бөгөөд ингээд ороод ирдэг юм яа. Тэгээ бүтэн сайны өглөө үүр ингээд нэг ам тавих гэж байгаа хүмүүс орж ирдэг юм. Ямар ч байсан орж ирсэн яамаа та. Харин миний өдөө эзний өргөн талархалтайгаар ирэхийг олон жилийн өмнө сурсан. Бүтэн сайны өглөө ирэхийн тулд хагас сайны орой хувцаанд ирдэж хонж байгаа.
Өчигдөр би хагасны орой өнөөдөр өмсөх хугацаа өмсөд толтаарсан гэж бодлоо. Ани ямар байна? Начгүй юу? Энэ үндэн дээр цамц зогчоо. Ер нь зогчоо. Зэрэг бас сонголцсон байж. Та яагаад вэ? Тэнгэр газрыг бүтээсэн бүхнийг захирдаг эзэнтэй уулзахаар ирж байна шүү дээ. Амен дэрс бүх сайн сайхны их сурвалжин болсон эзэн рүү ирж байна гэсэн. Тэгэхээр түүний өргөөр ирэхдээ талархалтайгаар ирээ. Хажууд ах トゥ усаа явраад хэлээч хүүгээ талархалтай ирцгээе. Талархалтайгаар эзний оршихуурыг бид ойртон ирэх боломжтой болд юм аа. Луг номын 17 дугаар бүлгийн 11-ээс 19 дугаар ишлэлээр нэгэн түүх гардаг. 10 уян өвчтөй хүн эзэн Есүстэй уулзаад эзэн минь биднийг эдгэж өгөөч гэж гуйсан. Харин эзэн тэдгээр хүмүүсийг бүгднийг эдгэж гар тавин чөлөөлсөн үү? Үгүй ээ. Эзэн их сонин зааврыг өгдөг. Яваад дахиж өөрсдөө үзүүл. Хуучин гэрээний үеийн дагуу дахиж өнөөх уян өвчтөй хүмүүс очоод шалгуулна. Дахиж шалгаж дууссаны дараа өвчин эдгэрсэн байвал эдгэрсэн гэдэг бичиг хийж өгнө. Харин дуусаагүй байвал эдгэрээгүй чигээр нь бусдаас тусгаарладаг байсан. Харин өнөөх 10 хүн ямар ч эдгэрлийн төлөв залбирлыг эзнээс хүлээн аваагүй. Харин эзний хэлсэн үгийн дагуу дахиж өөрийгөө эдгэрсэн байгаа гэж үзүүлэхээр хөл тавьсан гэсэн дахиж руу явсан. Тэр 10 уян өвчтөй хүнийг харах юм бол бусдаас тусгаарлагдсан өвчнөөсөө болоод шаналсан олон асуудалтай хүмүүс байсан. Гэтэл эзэн тэдэн дээр гар тавин залбирлгүйгээр яваад үзүүлээ гэж хэлсэн. Гомдолмоор. Эзэн миний дээр гар тавьчихгүй дээ. Заримдаа цуглааны үзэгт болдог. Пастор миний төлөө залбираад өгч за дараа залбирах гэх гэдэг. Шууд одоо залбираач гараа өгч ирсэн. Гараа өгч өөр залбирч. Харин эзэн Есүс хинээр нь хааштай өгөө зүгээр яваад үзүүлсэн. Тэгээд тэд явахдаа бодож байгаа шүү дээ. Үгүй ямар сони юм бэ залбирсан. За ямар ч үсэн эдгэрсэн болов гэдэг шалгалтгаар явж байгаа. Эзэн тэдэнд нэгэн чухал хичээлийг заасан. Харамсалтай өнөөх 10 хүний нэг нь л эргэж эзэн дээр үлдээ. Бүгд эдгэрсэн, 10-аа эдгэрсэн. 9 баярлалаа догтлоод өөрөөсөө бусад хүмүүст үзүүлэхээр гүйсэн байна. Харин 10 хүний эдгэрсэн нэг нь эргэж хэлсэн. 17 дугаар бүлгийн 15-аас 19 дугаар ишлэлээр яг энэ талаар ингэж хэлсэн. Тэдний нэг нь өөрийнхөө эдгэрснийг хараад буцан ирж чанга дуугаар энэ сэтгэл хөдлөлд нэмж байгаа биз? Чанга дуугаар гэдэг чинь чанга дуугаар гэсэн үг шүү дээ. Бурхныг алдаршуулан Есүсийн хөл дээрээ нүрээрээ унлаа гэх. Маш их талархалтайгаар Бурхан эзний үнээр гэж хэлсэн. 9 эдгэрээ баярлаад оглоод эвцээд алгуулсан. Харин эдгэрсэн нэг нь эргэж ирсэн. Бурханд талархаар ирсэн. Ишлэлийг үргэлжлүүлээд харъя. Есүсийн хөл нүрээр унсан түн талархал өргөө гэж байна. Харин Самар хүн тэр хүн бол Самар хүн байсан. Есүс эзэн 10 хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад эзэн хаана байна вэ? Бурханд алдрыг өргөхөөр энэ харь хүнээс өөр хинч буцаж ирсэнгүй юу гэд тэр түнд Есүс эзэн нөгөө эдгэрсэн хүнд бос өөрийнхөө замаар яв. Итгэгч чамаа эдгэлээ гэсэн. Яг энэ дээр эзэн итгэлийг нь баталгааж өгч, итгэлийг нь өрөөж байгаа юм. Талархлын зүрх сэтгэл дотор байсан учраас эргэж ирээд эзэнтэй уулзаж бүр эзний өрөөлийг аваад утсан байсан. Харин тэд эдгэрлийн төлөө ирэхдээ залбирлын өрөөлийг авсан уу? Аваагүй. Харин эдгэрсний дараа юу болсон бэ? Эргэж ирээд талархсан учраас эзэн бос итгэгч чамааг эдгэлээ гэж өрөөжээ. Амен. Амен. Талархлын зүрх сэтгэлтэй хүн эзний оршихуул ойртон ирдэг. Харин өнөөх 9 зүгээр эдгэрэл алгасан. Харин талархлын зүрх сэтгэлтэй нэг хүн эзэн рүү эргэн иржээ. Талархал нь бидний Бурхны оршихуул зогсоох түлхүүр юм аа гэсэн. Дэлхийд даяар хөлбөмбөөр амьсгарч байгаа энэ цаг үед өчигдөр орой гайхтар юм боллоо. Би бол одоо энэ жилийн дэлхийн хөлбөмбөгийн аваагаар бол нэлээд олон удаа жоохон гидсэн сэтгэл дундуур болсон. Би бол Германы үнэнч фэн. Харин хөөрхий мөн Германчууд маань энэ удаа зүгээр амарсан. Амартаас. Тэгээд цаазаа боны мессега дэмжиж гэж бодсон чи өчигдөр орой 12 цаг үед мессег маань өөрөө шашсан шопонд орсон зогсож байна.
Тэгээд айгүй өрөвдсөн. Тэгээд Мессигийн дансыг аваад яг мөнгө шилжүүлэе гэж бодлоо. Эсвэл Мессиг одоо Аргентин руу очихоор байгаа асуудалд орон байгаа ил аманд орооцолт нь Монгол ирээд наадамад үзээд буцахгүй байсан гэж гэж бодлоо. Тэгээд яг Месси тийм болсоо за ер нь Рональдога дэмжээ гэж бодсон. Тэгээд өчтөр 1-4 хүртэл хүлээж байгаа маргааш үйлчлэлтэй боли эзэн нь Рональдог ирээд орсон чинь Рональдо үүрээр харьсан гэж байна. Энэ жил бол нэрээс 3 ах бол аялаа. Тэд бол яг зүгээр би ах болчихсон. Ингээд хөгжөөнд дэмжигч нар уу фэнүүдэд ямар их гар зүгэл өгдөг юм санасан. Одоо яг нь тэгээд хойд хөршөөр Оросыг бол дэмжижээ гэсэн. Орос маань ахгүй байлаа. Орос одоо юу вэ? Испантай болоо. Испантай болоо те? Испанаас иргүй шүү. Өнөөдөр бүгд Оросын төлөө залбирцгаа. Леонид Мессигийн талаар нэг сонирхолтой түүхийг би танарт хуваалцъя. Леонид Месси бол багадаа хөлбөмбөгийн чадварт танигдсан гайхалтай хөлбөмбөгч байсан. Тийм учраас түүнийг бага наснд байхад нь хүүхдийн хөлбөмбөгийн клуб, өсвөр наснд нь өсвөрийн клуб үүсгэхийг сонирхож 2000 он хүртэл All Boys гэдэг нэртэй хуучны хөвгүүд гэдэг нэртэй хөгшин хөвгүүд гэж авдаг. All Boys гэдэг нэртэй хөлбөмбөгийн багт тоглодог байсан. Гэтэл 2000 оны үед түүний биеийн байдал муудсан. Леонид Месси дахиад хөлбөмбөг тоглож чадхааргүй болж гисэн. Шалтгаан юу гэхээр өсөлтөн зогсдог өвчин тус. Өсөлтөн зогсдог өвчний эсрэг тариа насар үнэтэй байсан. Тариагийн авч түүний одоо өвчнөд тэмцэх боломж байхгүй учраас All Boys гэх тэр хөлбөмбөгийн баг маань Леонид Мессиг цааш багтаа байлгаж чадахгүй нэгээр гарсан. Харин тэр үед Барселона клубын спорт хариуцсан дараа Карлос Ришак гэж хүн Мессигийн авьяас чадварыг бишрээд бяцхан Мессиг өөрийнхөө багтаа тоглохыг хүссэн. Ингэж өөрөختөө гартаа барьж явсан салфеткэн дээрээ шууд гэрээ хийсэн гинэ. Ингээд Мессиг багтаа хүлээн авч түгээр барахгүй Мессигийн өндөр үнэтэй өсөлт зогсдог өвчний эсрэг тариагийн бүх хэмжээгийн төлөхөөр шийдсэн. Барселона клуб. Түгээр барахгүй Мессигийн гэр бүлийг Испани руу нүүлгээд аав ээжийг нь хамт авч нүүгээд аав ээж нь ажил олж гисэн. Ингээд 2000 оноос өнөөдрийн хүртэл 18 жил Месси хаан тоглож байгаа юм. Барселона. Спорт судлаачдын үгж үздэг Месси Барселонод насанд туршдаа өртөө гэж үздэг. Харин Месси өөрөө юу гэж үздэг гэж би Барселонод талархдаг гэж үздэг. Би түүнд үнэхээр талархдаг. Би Барселона клубтэй амьдрал бүх зүйлээрээ залхагдсан учраас ямар ч өндөр үн амлсан ч клуб орохгүй гэж хэлсэн. Талархал яг ингэж түүний Барселона клубтэй ууж цангицсан гэсэн. Яг үнэтэй. Талархал Бурхны оршихуйтай биднийг ууж цангиддаг. Талархлын зүрх сэтгэл эзэн доортон очих гайхалтай үд хаалгыг бидний өмнө нээлгэх байна. Дуулал номын 100 дугаар бүлгийн 4 дугаар ишлэгийг бүгдээрээ дахин саная. Түүний дааман хаалгаар яаж ургасан бэ? Талархалтайгаар орно. Түүний дааман хаалгаар ингээл талархалтайгаар орно. Халелуя. Амен. Харин бүтэнсээ өдөр бүгдээрээ ингэ юм унтаас ирж усахгүй байна шүү дээ. Хажууд байгаа руу гараад дахиад ирлээрээ. Эзний өргөөр талархалтайгаар ирцгээе. Талархалтайгаар эзэн рүү ойртё гэж хэлээ. За бид сая 2 чухал хичээлийг хамтдаа үзсэн. Харин одоо сүүлийн буюу 3 дахьыг үзээд тэгээ сургаал өндөрлөнө. Талархлын залбирлууд нь бас бидэнд ялалтыг өгдөг. Талархлын залбирлууд нь бидэнд ялалтыг авчирдаг байна. Намайг дагаад хэлээрэй. Талархлын залбирал. Талархлын залбирал. Надад ялалт авчирдаг. Асуудал бэрхшээлтэй нүүр тулах үедээ та хэрхэн залбирдаг вэ? Өвчин, сонголон, мөд албалцал, янз бүрийн гамшиг, харилцааны зөвчлөг маш олон асуудлууд бидэнд тулгардаг. Харин энэ үедээ та яаж залбирдаг вэ? Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр эхнэр битээр нэг цуглаан дээр бүтэн өдрийн сургалт хийсэн. Тэгээд тэр сургалтын үеэр би залбирлын талаар зааж байгаа. Тэнд байсан хүмүүсээс асуусан. Өвчтөе хүнийг эдгэхийн тулд хэр удаан залбирх вэ? Удаан залбирх хэрэгтэй гэж. Тэгээд дараа дахиад асуусан. Үгсэн хүнийг амьдлуулахад тэр удаан залбирх вэ? Нэлээ хүчтэй удаан залбирх хэрэгтэй гэсэн.
Тэгээ хэр удаа юм бэ гэдээ асуусан чи амилчин залбир. Эцэг минь сочоо. Ясаа тийм ээ. Бидний амьдрал тулгардаг олон асуудлууд байна. Гэхдээ энэ асуудлуудаас эдгэж чадахгүй нэг асуудал байдаг. Эсвэл үн төлөөд шийдэж чадахгүй асуудал. Энэ бол өвчнөөс давсан зүйл, үр зээлнээс давсан зүйл. Энэ бол үхэлтэй нүүр тулах асуудал. Үхлийн өмнө ямар ч мэрэгэн ухаан, ямар ч их мөнгө, ямар ч их чадвар байсан сүрдгөө гэсэн. Тэгвэл Библиэд үхэлтэй нүүр тулсан нэг хүн нэг гайхалтай залбирал өргөсөн тухай түүх гардаг. Энэ түүх Иохан номын 15 дугаар бүлэг дээр гарч байна. Энэ түүх дотор Библийн хамгийн богинохон мөртлөө хамгийн гүнзгий нэг ишлэл гардаг. Энэ ишлэл ямар ишлэл вэ гэхээр Есүс өөлөв гэдэг ишлэл. Тэр их шаналлаас болоод зүрх сэтгэлийн тэр их хөдлөлөөс болоод эзэн Есүс өөлсөн тухай ишлэл дээр гарч байна. Харин Есүс өөлөв гэсэн энэ ишлэлийн эргэн тойронд ямар түүх өрнөдөг вэ гэхээр Есүс үргэлж дагалдагч нартайгаа илгээлтэнд явах үедээ дайрч хардаг нэг айл байсан. Энэ айл нь Бетан тосгонд байсан. Бетан тосгоны Лазар гэдэг залуу байсан. Марта Мария гэдэг хоёр дүүтэй. Тэд Есүс эцэнтэй маш дотн нөхөрдөж орж гарах болгонд нь хоол хийж өгч тэдний хар буудлаж, хооллож, амраад дайрч хардаг. Харин энэ түүх яаж өрнөдөг вэ гэхээр нэг өдөр Лазар өвдсөн. Тэгээд Лазар тумдулгоонаас варсан. Харин үүний дараа Есүсийн дагалдагч нарын Есүс эзэн дагуулаад Лазарын гэрэл рүү явсан. Лазарын дөхөж ирэхгүй Лазарын том дүү болоод Марта гүйж ирээд болсон үйл явдал процессыг ярьж үйлсэн. Үүний дараа Мария ирсэн. Тэгээд Есүс эзэн Лазар хаана байгааг харуулаа гэсэн. Харин Лазар аль хэзээ насаад хэд онсон байсан бэ? 4 онсон байсан шүү дээ. Нэг өдөр нь яаж вэ? 4 онсон. Орон шил байсан шүү дээ. Хажууд нь байсан шиг ярьж байна. Тэгээд дараа нь юу болсон бэ? Хүмүүс юу гэсэн бэ гэхээр баг өмхөрсөн байхаа гэж үзэж байгаа. Израиль маш халуун. Энэ үйл явдал бол зуны цагт болсон. Зуны цагт Израиль 4 сараас 9 сарын сүүл хүртэл нэг ч бороо ордгоо явдгаа. Хөрөөлөө. Харин 9 сарын сүүл 10 сарын эхлэл бол Израиль өвлийн ихэнх сард бороо ороод өвлийн сүүл сард бороо ордог гэсэн. Тэгэхээр энэ үе нэлээд хуурай халуун үе учраас нас болсон хүн бол 4 хоногт ялцарч өмхөрнө гэсэн. Харин энэ үед болсон байна. Есүс эзэн хатан булшны аман дээр байгаа хатыг зайлуулаа гэж хэлдэг. Ингэж хэлсний дараа дагалдагч нар аль хэзээ нас болсон учраас 4 онсон учраас өмхөрсөн гэж хэлдэг. Харин дараа нь юу болсон гэж Есүс эзэн нас барсан найзгаа амьлуулахын тулд залбирч байгаа гэсэн харж байна. Хэрхэн залбирсан бэ? Бүгд хамтдаа Библиэс харъя. Иохан номын 11:41-43. Тэгээд тэд хатыг зайлуулв. Есүс дээшээ харан Аава, та намайг сонссонд танд би талархаж байна. Та намайг үргэлж сонсдгийг би мэдсэн. Таны намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө би үнийг хэллээ гэвэ. Тэр ин айлдаад чанга дуугаар Лазар гараад ир гэж хашгирсан. Энэ залбирал эхлэхдээ юу гэж хэлсэн бэ? Бүгд хамтдаа юу гэж хэлсэн бэ? Танд би талархаж байна гэсэн үгээр хэлж. Амьдралд нүүр гашуу тохиолдсон зүгээр өвчин биш, үр биш, зээл биш. Харин хамгийн дотны найз нь нас барсан биш. Гэтэл хамгийн дотны найз нь нас барсан байхад Бурхны өмнө залбирахдаа Аава танд би талархъя гэж хэлж. Таны амьдралд ямар нэгэн өвчин зовлон үгэл хагцад үр зээл эсвэл шийдэж чадахгүй асуудал харилцааны зөрчил болов та ингэж залбирч чадахгүй. Бурхан Аава танд би талархъя. Та бидэнд санаа тавьдагт баярлалаа. Эхнэр бид хоёр заавал ялгын гэдэгт хэрэгцэхгүй байна. Амен. Харин ихэвчлэн бидний залбирал юу гэдэг вэ гэхээр таны надад зөвшөөр залбирал уу? Чамаас яаж байгаа бэ? Нөгөө тул тарих дээр гардаг шүү дээ. Хорвоо чи хүний зовлон харахгүй байна гэдэг. Тийм төрлийн залбирал хийдэг шүү. Эцэг би энд байна хараач та энд байна. Матай номын 6-р бүлэг дээр эзэн залбирлын талаар заахтаа бас тэгдэг. Та нарыг залбирангуйгаас ч өмнө юу хэрэгтэй байгаа Бурхан Аав чинь мэддэг гэж хэлсэн. Бурхан Аав танд болон надад үнэхээр санаатай.
бидний үе төмөн хэрэгцээнд нэг үржилтэн санаа тавьдаг. Хүн бидэнд амлчаад амлалтаасаа буцаж магадгүй юм. Харин тэр бол тэгэхээр бид түүний өмнө эрэхтэй талархлын залбирлаар ордон очих. Харин мөрөгчлүүдэд харавал Лазар яасан байна. Нас барсан өнөө хүн болтоо чигээрээ гарч ирсэн амь болсон. Бидний амьдралд үнэхээр яагаад ч амилахааргүй, яагаад сэргэж босч иргээгүй, яагаад шийдэж чадахгүй асуудлууд тохиолдох үед бид гомдлон мөвтнөхийн оронд эсвэл эзэнд янз янзын тэрслэл дургуутсхийн үгсийг хэлхийн оронд талархлын үгсийг урсгадаг хүмүүс болох хэрэгтэй гэсэн. Амен. Яг одоо таны амьдралд ямар нэг асуудал байна уу? За хүн болгоомж байгаа бах те. Бүр ямар ч асуудал төгсөрсөн байна уу? Ер нь мөнхийн улс амьдраад байгаа юм дэлхийд байгаа сайн мэдэхгүй нөө. Халелуя. Тэгээс болж байгаа байна. Бүгд яг одоо итгэлийн нэгүүлтийг хамтдаа хий. Байгаа газраа нүдэн анаа яг одоо тулгарсан асуудлынхаа төлөө эзэн хэлээ таларх. Надад ийм асуудал байна эзэн. Танд би талархаж. Ягаад гэвэл та намайг хамгаалж та бүх зүйлийг шийдэх учраас. Амен. За та намайг дагаад хэлээрэй. Их эзэн. Танд баярлалаа. Надад за одоо асуудал хэлээрэй. Асуудал байна. Би танд талархаж. Учир нь та миний амьдралын асуудал болгоно гэж. Цэг тавих учраас. Надад санаа тавьдаг учраас. Баярлалаа. Асуудлуудыг маань аль хэзээ шийдсэн учраас баярлалаа. Есүсийн нэрээр. Амен. Амен. Энэ талархлын залбирал асар их хүч авах. Бидний амьдралд асуудал ирэх үед бид ихэвчлэн гомдлон бовтондог. Харин бид түүнийг орхиод талархан залбирдаг хүмүүс болцгоо. Амен. Бурхны хүч чадлыг таны амьдрал дээр мултлах талархлын залбирлуудыг эзэн өргөцгөөё. Нэг ядуу бэлэвсэн эмэгтэй дүү надад үргэлж санагддаг. Яг энэ хэсгийг бодохоор ер нь талархлын талаар бодох болно. Та нарын зарим нь сонссон, зарим нь сонсоогүй, сонссон хүмүүс нь өрөөлтэй, дахин сонсох ч сонсоогод нь зориулах бас. Нэг ядуу бэлэвсэн эмэгтэй байсан. Олон жилийн туршид ганцаардаж янз янзын асуудлыг туулан амьдэрсэн. Эцэст нь тэр ядуу бэлэвсэн эмэгтэй эзэнтэй уулзсан. Ингээд эзэнтэй уулзсны дараа зүрх сэтгэлээ эзэнд өгч амьдрал нь өрөөдөж баяр хөөрөөр бэлгсэн. Энэ их баяр хөөрөөсөө болоод эргэн тойронд байгаа хүмүүстэй их эзний авралын тухай хуваалцаж эхэлсэн. Харин тэр эргэн тойронд байгаа хүмүүс дотор нь түүний түрээсэлдэг нийтийн байрны эзэн байдаг гэж. Тэрхүү эзэн нөгөө ядуу бэлэвсэн эмэгтэйгээр өгч гоочж, даншгэлж, дохуурхдаг гэсэн. Чиний бурхан агуу юм бол чи яагаад манай нийтийн байранд амьдраад байгаа юм? Ямар нэгэн том юмд амьдарч болтгүй. Чиний бурхан агуу юм бол чи яагаад ядуу байгаа юм? Чиний амьдралыг нүд өрөмхийн зур яагаад өөрчилж өгөх юм бэ гэж. Хэдийгээр энэ зүйл нь түүний дохуурхаж зүрх сэтгэлийн өвдөгдөг байсан ч өнөөг ядуу бэлэвсэн эмэгтэй эзэндээ найзан хэвээр амьдарсан байсан. Нэг өглөө босоод ирсэн чинь хоолунд юу ч үгүй болж хөрөгч нь хосорч байгаа. Түгээр барахгүй хоолнд судалдан авах мөнгө санхүү байхгүй байсан. Ингээд өнөө ядуу бэлэвсэн эмэгтэй маань бүтэн сайны тэр өглөө цуглаандаа ирэхийн өмнө мөнхийн эзнийхээ өмнө өвдөглөн суугаад их эзэндээ залбирсан. Их эзэн та намайг харж ханддагт баярлалаа. Надад хоолнд хэрэгтэй бүх зүйл маань дууссан байна. Үүнийг худалдан авах мөнгө санхүү чалга. Тэгээд та намайг хангаж өгөх учраас талархъя. Их эзэн 5 хил сайн чанарын сортын будаа, 5 хил төмс Үхрийн гойны цулмахнаас 5 кг. Шинэхэн барьсан талхан дээр тавих амт тэтнийг та хөрөөж өгчраас баярлалаа. Амен. Гэж хэлээд нөгөө эмэгтэй маань босоод цуглаан руу гарсан. Харин түүнийг залбирч эхлэх үед өнөөх ядуу бэлэвсэн эмэгтэйг амьдарч байсан нийтийн байрны эзэн коридороор алхаж ирж. Ингээд нийтийн байрны тэр нимхэн хаалганы цаана өвдөглөн суугаад залбирч байгаа өнөөх ядуу бэлэвсэн эмэгтэй залбирлыг сонсоод тэр барахгүй бүр өврөөс өврийн дэвтрээ гаргаж ирээ ядуу бэлэвсэн эмэгтэй залбирлыг нэггүй бичиж авсан. Ингэж бичгтээ өнөөх байрны эзэн бодсон. За жоохон дамжиглах юм. Ядуу бэлэвсэн эмэгтэй залбир дуусаа цуглаандаа явсан байрны эзэн
Гэртээ ороод мөнгө төгрөгөө аваад, тэмдэглэлийн дэвтэр аваад, ойрхон байгаа хүнсний зах руу явсан. Ингээд хүнсний захд очоод нөгөө ядуу бэлэвсэн эмэгтэйг залбирсан бүх юмыг нэгийг ч дутаалгүйгээр тоо ёсоор модтож авсан. Бүгднийг сагсанд хийж, бэлтгэж, боож, бэлэг шиг баглаад, өөртөө байгаа илүү түлхүүрээр өрөөг нь онгоолгоод ширээн дээр нь тавьсан. Хэсэг хугацааны дараа цуглаанаа тараад өстө ам дүрм магтаалтайгаар ядуу бэлэвсэн эмэгтэй маань гэртээ ирсэн. Тэгээ ядуу бэлэвсэн эмэгтэй маань амдаа магтаал аялангаа өрөөнийхөө хаалгыг онгоолгонгуудаа буун чангарсан. Оо халелуя! Юу болж байна эцэг минь ээ! Явж очоод өнөө ширээн дээр байгаа бэлгийг задалсан. Өглөө залбираад гарсан зүйлээс нэг ч дуталгүйгээр бүгд өнөөг сагсанд байсан. Энэ зүйлийг хараад өнөө эмэгтэй маань үнэхээр догтлон эзэн дахин талархлын залбир дөргөөд өнөө нийтийн байрны эзний өрөө рүү явсан байна. Тэгээд явж очоод хаалгыг тавьсан. Нийтийн байрны эзэн хаалгаа онгоолгоход нүүр дүүрэн инээмсгэлчихсэн, нүднээс чгсэн ядуу бэлэвсэн эмэгтэй маань зогсож байсан. Тэгээ юу гэж хэлсэгээр та миний эзнийг худлаа гэдэг лөө. Намайг ханахгүй гэдэг байлуу. Намайг дагаад юм юу болсныг үзүүл. Ингээд өрөөрөө авч ирсэн. Харин өрөөнд ороод юу болсныг нэгэнгүй ярьж, догдолж, баярлаж өстой эзэн талархсан сэтгэлээр бэлгэж байж. Гэтэл өнөө нийтийн байрны эзэн харж зогссон ба. Мангара. Чи юу яриад байгаагаа мэдэж байна. Үнэн хэрэгтэй бол энийг чиний бурхан биш харин би чамд хангаж өгсөн юм. Өглөө чамайг залбирч явах чинь би хаалганы чинь хажуугаар алхаж яваа сонссон юм. Ямар нэгэн сайхан зүйл болохоор танаа итгэгч нар бурхан минь баярлаа, бурхан хангалаа гэдэг. Үнэн хэрэгтэй би хангасан мэдвүү гэж. Худлаагүй би чамд баримтын зүйлийг нэгэнгүй бичсэн баримтыг гаргаад. Харин өнөө ядуу хэлсэн эмэгтэй баримтыг харж нэгэнгүй зогсож гарч зогсон гоо. Халелуя! Бурхан минь танд баярлалаа. Нэгийг ч дутаагаа. Хэрвээ та хүсвэл чөтгөрийг ч өөрийнхөө алдрын төлөө хэрэгэлдэг юм. Халелуя! Амен! Бидний эзэн хүсэх бол бидний амьдралын асуудлыг хүртэл бидний амьдралын ёроолийн худаг болгож, хутгаад уух, цэнгэг устдаа худаг болгох хэрэгж чаддаг. Амен! Тэгэхээр бид эзэндээ талархах, асуудал бэрхшээлтэй үедээ ч гэсэн гомдлыг ус талархлыг эзэн дөрөвдөг хүмүүс болёо. Амен. Хажууд байгаа автоусугаа дахиад хандаад хэлээ. Талархцаая гэж. За бид хамтдаа талархалтай холбоотой 3 чухал хичээнийг хамт харлаа. Талархал бол бидний амьдралд Бурханы хангамжийг сулдаг өрөөл юм аа. Талархал нь биднийг Бурханд ойртон очих, түүний оршихуй зогсох гайхалтай арга зам юм. Мөн талархлын залбирлуулсан гэдэг ялалтыг авчирдаг. Харин одоо бүгдээ маш хурдан хитгэн зүйлийг хаадах юм. Талархлын эсрэг үл талархлын хор уршигын талаар хитгэн зүйлийг товчхон хараад сургаал өндөрлөө. Илч Паул хүн төрлөختний уналттай холбоотой хэд хэдэн мэдээллийг Библиэд бичсэн байдаг. Эхнийх нь Ром номын 1-р 21-р. Энэ хэсэг дээр юу гэж хэлсэн гэхээр эцсийн өдөрт хүн төрлөختөн хэрхэн унаж тороодох тухай хэлсэн. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн түүнийг алдар шуулсан ч үгүй Бурханд талархал өргөсөнгүй. Харин тэд бодол санаандаа хоосурч мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болж байсан. Бодол санаандаа хоосурч мунхаг зүрх сэтгэлтэй болж амьдрал нь хар бараан болсон хоёр шалтгааныг энд тэмдэглэсэн. Эхнийх нь Тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн тэр амьд Бурхан эзнийг алдар шуулаагүй гэсэн. Хоёр дахь нь түүнд талархал өндөрнө гэсэн. Үргэлжлүүлээд бүгдээрээ харамлаа. 2-р Тимон номын 3-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлээр бас нэгэн өөр жагсаалтыг бичсэн. Энэ жагсаалтын эхэнд 2 гардаг. Эцсийн өдрүүд гэдэг 2 гардаг. Эцсийн өдрүүдэд хүн төрлөختөн хэрхэн унаж дороод 2 гэдгийг хэлдэг. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж байна. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагч, мөнгийг хайрлагч, сагсуурагч, их замтай, доромжлогч, эцэг ихтэй захирагдахгүй, үл талархагч, ариун бус үл хайрлагч, илэршгүй, гүжирдэгч, биеийн хямдаггүй хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеийн тоодог, Бурханы хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно гэж хэлсэн. Эцсийн үед хүний зан чанар ёсуртхун байж болонгүйгээр унаж дороодно гэж хэлсэн энэ жагсаалтын дотор үл талархагч гэсэн үг юм.
Аав ээж нь төрүүлж өсгсөнд талархахын оронд ахаад илүү мөнгөтэй байхгүй яасан. Баян айлд төрдөг байж, өөр улсад төрдөг байж гэж үл талархдаг. Ийм дүрх газар авраа гэж хэлж байна. Амны хэлэн бол гомдлыг урсгадаг. Талархлын оронд гомдлыг урсгадаг ийм ёс суртахууны доголгол эцсийн үеийн тэмдэглэ гэж хэлж байна. Эцсийн цагт харагдах хүмүүсийн ёс суртахууны доголдолын талаар энэ жагсаалтын дотор байгаа үл талархагч гэдэг үгийг анзаараарай. Үл талархагч. Үл талархагч. Үл талархагчийг Библиэлд юу гэж хэлдэг юм бэ? Талархлын эсрэг зүйл нь юу вэ? Үүнийг Библиэлд хэлэхдээ гомдлох, үглэн бувтлах гэж хэлсэн. Намайг дагаад хэлдэг та гомдлох, үглэн бувтлах. Таны эргэн тойронд байнга л ингээд гомдлол үглэж бувтнаад явж байгаа юм байна. Тэр юм байна уу? За зарим бүр хараа буулгаж чадахгүй ингээд л байна. Паул эртний Израильчуудын Египтээс чөлөөлөгдсөний дараа амлагдсан газар руу явж явах үедээ алдсан алдааг энэ цагийн үеийн итгэгч нар бүгд автаасаа гэхдээ бас нэгэн мэдээлэл хэлсэн байна. Тэдний зарим шиг шүтэн шүтгчд бүү бол 1-р Коринт 10-р бүлгийн 7-оос 10-р шүү. Энэ тухай хүмүүс идэж уухаар суу тоглохоор бослоо гэж үжигдсэн байдаг. Тэдний адил бид садар самууныг үлдэхгүй бай. Учир нь тэдний зарим садарлаж ганцхан өдрийн дотор 23,000 хүн өгсөн юм аа. Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорж могоонуудад хөнөөгдсөн юм. Тэдний адил бид дургуйцахгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургуйцаа устгагчаар хөнөөгдсөн гэж хэлсэн. Тооллого номын 21-р бүлэг дээр яг энэ түүх гардаг. Израильчууд залхмаар урт аялалдаа гэхдээ Бурхны өрөөдийг амсаж олон гайхал шиг мэдэрсэн хэрнээ талархлын оронд гомдлон бувтдаг. Харин үүний үр дүнд юу болсон бэ? Бурхны эсрэг болон Бурхны тавьсан өдөртөгч Мөсегийн эсрэг гомдлон бувтсан учраас Бурхан тэдний эсрэг хорт могоог илгээдэг. Ингээд гомдлон бувтсан мөрөө хүмүүс хорт могоонд хатгуулан үгсэн байдаг. Өнөө үед ч гэсэн заримдаа энэ зүйлийг давтагдаж байгаа юм шиг харагдав. Талархаж байгаа хүмүүс нь хөгжинд цэглэж, уран зөөгөөр бэлтгэдэг бол харин гомдож байгаа хүмүүс нь хорт могоод хатгуулах мэт сэтгэл готрол, шүүмжлэл, дургуйцэл, зархуурал, хагарал, эвдэрцэлгээр муухай, зовлонтой үр дүнгэл хүлээн авдаг. Гомдлоо гэд амьдрал өөрчлөгдсөн хүн байна. Харин талархлаа гэд амьдрал үргэлж урагшилдаг юм бид бодох хэрэгтэй. Тиймээс та бид талархаж амьдрах уу? Гомдлож амьдрах уу гэдэг нь та бидэнд өдөр болгон та бидний өмнө тавигддаг хоёр сонголт байдаг гэсэн. Гомдлож амьдрах уу? Талархаж амьдрах уу гэдэг хоёр сонголтын өмнө бид нэр баян ирдэг. Гомдлохоо зогсоогоод үргэлж талархан амьдраа. Библиэд Бурханд талархан амьдрахын талаар хэлэгдсэн. Библиэд хэлэгдсэн тэр үгсүүдийг олж сурлан амьдралынхаа бүх нөхцөл байдал донд, бүх асуудал бэрхшээл донд Бурхан талархлыг өргөж амьдраа. Талархлын хүч чадлыг амьдралдаа намсацгаая. Бүгд хамтдаа суулгасаа их эзэн юм.